Сайн байцгаана уу, намайг Оюн Гэрэл гэдэг. Би амьдралаа бүр номын орчуулагчаар ажилласан байгаа. За амьдралаа бүр ном бол дэлхийд одоо бестселлер болсон. Дэлхийн даяар сая гаруй хувь борлогдсон юм нэлээд олон танигдсан маш сайн нэртэй ном байсан учраас надад бас орчуулах ажил бол нэлээд хүнд байсан. Гэхдээ энэ номыг бас маш сайн редакторлаж хамтран ингээд орчуулж өгсөн манай Гэрэлт Publishing-ы орчуулагч Ариунгоо Эрдэнэцэг нартаас маш их баярлалаа. За энэ номноос яг орчуулагч хүний хувьд надад хамгийн одоо гүн сэтгэл үлдээсэн хэсэг бол яг энэ дөнгөж одоо Иесус Христэд итгээд ингээд явж байгаа үед хүн ер нь яг амьдралын утга учирыг ингээд хайгаад яг Христ итгэдэг. Гэхдээ тэр амьдралын утга учираа олж авахд биднэрт хамгийн их саад болдог янз бүрийн үзэл суртал энэ нийгэмд маш их байдаг. Тэр байтугай яг сүм чуулганы 9 бүлэгийн Библи судлалт хүртэл тэр Библийн бодит үнэн, амьдралын бодит үннийг үгүйсгэж дэндүү субъектив байдлаар одоо Библийг унших, энэ Библи яг энэ Библиэлд байгаа үг ямар утга учиртай вэ гэдгийг тайлбарлахаасаа илүү энэ үг миний хувьд ямар утга учиртай вэ гэсэн субъектив байдлаар тайлбарлах гэх мэт маш олон одоо яг бидний амьдралын бодит үнэн тэр жинхэнэ утга учирыг үгүйсгэх маш олон саад бэрхшээлүүд байдаг юм байна. Харин тэгвэл одоо жишээ нь Бурхан өгсөн гэсэн Фредрих Ницшегийн онол, экзистенциализм онол, оршин буйн тухай онолч гэдэг юм уу. Гэх мэт маш олон юм үзэл сурталууд бид нар тэр яг амьдралынхаа утга учирээс одоо атгаж олж авахд саад болж байдаг юм байна. За тэгвэл яг энэ саад бэрхшээлүүдийг яаж давж туулж, юу гэж ойлгож, ямар одоо өнцгөөс нь бид нар харах юм бол яг жинхэнэ амьдралынхаа тэр утга учирыг олж аваад амьдралаа дэмий өрөхгүй, амьдралынхаа эцэст энэ амьдралаа би дэмий өрсөнгүй гэж хэлж чадах вэ гэсэн яг энэ одоо гол утга учирыг энэ номны одоо эхний 3 бүлэгт яг энэ утга учирын тухай гол өгүүлж ярьдаг. За тийм учраас энэ номны одоо яг Христ итгэж байгаа, ном унших дуртай, гүн ухаан судлах дуртай одоо залуучуудыг уншаарай гэж би одоо уриалж байна.